2008 оны 5 сарын 17-ны өдөр Английн Бирмингем хотын авто замын удирдлагын газрын ажилчид Лондон орохт М6 хурдны замын голын тусгаарлах зурвасаар явж буй хоёр эмэгтэйг хяналтын камерын тусламжтайгаар олж харжээ. Тэрсгэр хүн зорчих хориотой учир замын цагдаагийн алба хаагчид тэднийг нэг яралтай саатуулсан байна. Цагдаагийн алба хаагчид тэдэнд үүгээр хориотой талаар тайлбарлаж байх зур том хачирхалтай зүйлс болсон юм. Саатуулагдсан эмэгтэйчүүд эхлээд тайван хүлээцтэй сонсож байсан ч гэнэт нэг нь хурдтай ирж буй машинуудын өмнөр үсрэн орж дараа нь нөгөө нь араас нь үсрэн орсон юм. Хэдийгээр тэд хоёулаа машинд мөргүүлсэн ч тэд амьд гарснаар илүү учир битүүлэг хэрэгүүдийн дөнгөж эхлэл байсныг тухайн үед хэн ч мэдээгүй юм. Сабина болон Урсула Эриксон 1967 оны 11 сарын 3-ны өдөр Шведийн Сүнэ хотод төрцгөөсөн ихэр эгч дүүс юм. Тэдний хүүхэд нас бусдын лайдлан өнгөрч тэд том болцоож Сабина нөхөрт гарч хоёр хүүхдийн ээж болсон байна. 2000 онд тэд төрлөх Шведээ орхисон юм. Урсула Америкийн нэг улс руу ажиллахаар явж Сабина нөхөр хүүхдийн хамт Ирландын Мэллоу гэх жижиг хотод амьдрахаар явцгаасан билээ. Эгч дүүсийн дараагийн уулзалт урт удаан 8 жилийн дараа байсан. 2008 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Урсула өөрийн ихэр Сабина дээр Ирландд ирсэн юм. Гэвч тэдний уулзалт эхлээд удалгүй тэд Ирландаас Английн Ливерпул хүртэл усан онгоцон сууцгаасан юм. Тэд яах гэж Англи явсан шалтгааныг зөвхөн тэд л мэдж байлаа. Эхрүүд Ливерпулд буусан даруйда цагдаагийн газар ирж Сабина өөрийн хүүхдүүдэд аюул тулгарсан талаар цагдаагийн алба хаагчдад мэдгдсэн байна. Тэд Ирландд байхдаа яагаад энэ талаар цагдаад мэддэггүй нь ойлгомжгүй бөгөөд тэдний яриа цагдаа нарт ойлгомжгүй, утгагүй санагдсан ч хүүхдүүдэд аюул учирсан талаар мэдээлсэн учраас тоолгүй орхиж чадаагүй байна. Гэсэн ч тэд Англиас Ирландд байгаа хүүхдүүдэд тусалж чадахгүй учраас Ирландын цагдаагийн газартай холбогджээ. Ирландын цагдаа нарын хариуснаар өмнөх өдөр нь тэдний гэрт хөршүүд нь цагдаагийн дуудлага өгсөн ба Сабинаг нөхөртөөгөө муудалцаж улмар баг зэргийн зодон болсон талаар хэлж энэ талаар сонссон Ливерпулийн цагдаа нар гэр бүлийн маргаанаас болж нөхөртөө уурлаа. Нөхрөөсөө өшөө авах гэж байна гэж ойлгон эмэгтэй үгийг авч хэлэлцээгүй байна. Цагдаагийн алба хаагч тэдний хүүхдүүд аюулгүй байгаа талаар хэлээд тэднийг гэртээ буцахыг санал болгожээ. Гэвч тэд Ирланд руу буцалгүй 11 цаг 30 минутын үед Лондон орох National Express автобусанд сууцгаасан байна. Тэд хоёулаа том цүнхтэй явсан бөгөөд цүнхнүүдэд тэшний хэсэгт хийх тухай жолоочийн шаардлагыг эсэргүүцсэн цүнхнүүдэд гартаа авч орсон юм. Замын турш жолооч хоёр эмэгтэйг анзаар явсан бөгөөд тэд цүнхээ огт тавилгүй хоорондоо шивнэлдэн ярилцахаас гадна тэд маш сандарч твцсэн байдалтай байсан нь жолооч тэднийг хардахад хүргэжээ. Эхрүүд жолоочд ямар нэг хэрэг төлөвлөсөн мэт санагдсан учраас зам дагуу байрладаг автобусны техникийн үйлчилгээний станцд ирж зогсохдоо станцын менежерт мэдгдсэн байна. Станцын менежер цагдаагийн алба хаагчтай хамт ирэв тэднийг автобуснаас буулгасан бөгөөд замын турш нандинан твэрсэн цүнхнүүдийг шалгацгаажээ. Энэ нь терроризмын эсрэг зайлшгүй шаардлагатай тохиолдолд авдаг арга хэмжээ юм. Гэвч тэдний цүнхнээс хориотой зүйлс олдоогүй бөгөөд цагдаа тэр хоёроос уушлах хүсэн явуулсан байна. Энэхүү автобусгүй болсон эхрүүд дараагийн автобусыг хүлээж болох байсан ч Лондон орох учир битүүлэх хүсэлтэд хөтлөгдөн М6 хурдны замын явган хүн зорчих хориотой хэсгээр явах шийдвэр гаргасан юм. 15 цаг 20 минутын үед авто замын удирдлагын газрын ажилчид Лондон хүрэх М6 хурдны замын тусгаарлах зурсаар явж буй хоёр эмэгтэйг хяналтын камерын тусламжтайгаар олж харжээ. Тэр хэсгээр хүн зорчих хориотой учраас замын цагдаагийн алба хаагч тэднийг нэг яралтай саатуулахаар хөдөлсөн байна. Тэдний зүг хөдөлсөн эргүүлийн машинд BBC сувгийн өдөр тутмын Traffic Cops нэвтрүүлгийг явсан бөгөөд тэд өдөр бүр англи даяар замын цагдаа нарын ажлын хэсгээс нэвтрүүлэг бэлтгэн хүргэдэг байна. Замын цагдаа болон нэвтрүүлгийн багийнхан очих газраа хүрээгүй байтал цагдаагийн холбоогоор явган зорчигч хоёр эмэгтэй нэг нь зам гарах гэж байгаад дайруулсан талаар мэдээлсэн юм. Энэхүү тэднийг хэргийн газар очиход өөр эргүүлийн цагдаа нар очсон байсан бөгөөд азар дайруулсан гэх эмэгтэй хөнгөн шүргүүлээд өнгөрсөн байж. Эгч дүүсийг замын хажуу руу гаргав. Цагдаа нарт ярилцаж байсан ба тэд ямар нэг гэмтэл бэртэлгүй байсан бөгөөд цагдаагийн яриаг сонсон 50 байдалтай байж. Нэвтрүүлгийн багийнхан камераа асааж болсон явдлын талаар тайлбарх офицерыг бичиж байх зур нэг хачирхалтай зүйлс болсон юм.
Урсула Эриксон өргөвчиг газар шиdən зам руу угас хийсэн бөгөөд дэрэгдэнд байсан цагдаагийн алба хаагч түүнийг хөрмний ханцуунаас зуурсан боловч тэр хүрмээ хормын дотор тайлан ултраад урдтай ирж буй автомашины дугуй руу өсрөн орсон. Босон зүйлийг харсан цагдаа нар болон нэвтрүүлгийн багийнхан цочирдсон дайруулсан эмэгтэй туслахаар угас хийх хооронд нөгөө ихэр болох Сабина Эриксон мөн адил зам руу гүн Volkswagen Polo машинд мөргүүлэн шидэтгэн тэр. Тэнд болсон зүйлд итгэхэд бэрх байсан бөгөөд гэрчүүд цочирдолд орсон байна. Эхрүүд хоёулаа машинд мөргүүлсэн ч амьд байсан бөгөөд Урсула хөл нь хугарсан байсан учраас хөдөлж чадахгүй байлаа. Харин Сабина огт гэмтээгүй байсан бөгөөд тэдэнд тусламж үзүүлж буй хүмүүс рүү уурлан эсрэг үзэж "Би та нарыг таньсан. Та нар бол жинхэнэ биш. Та нар миний эд эрхтэн хулгайлах гэж байна" гэж хашгиран босож ирсэн юм. Хэдийгээр цагдаагийн алба хаагчид тэнд зөндөө байсан ч тэр цагдаадууд тэднээс зүгтаах гэж оролдож эхэлсэн байна. Сабина түүнийг аварч байсан эмэгтэй цагдааг унтлан түлхэн зүгтаагаад нөгөө талын зам руу гарan машин дайруулж амиа хорлохыг оролдож байлаа. Түүнийг дийлэхэд хэцүү байсан бөгөөд 5 эрэгтэй хүн арайхийн барьж авсан байна. Эргэн сануулгад тэр энэ бүгдийг машинд мөргүүлснэхээ дараа хийсэн юм. Дараа нь төргөн тусламжийн машин ирж эхрүүдэд тайвшруулах тариахын эмнэлэг рүү авч явсан байна. Тэнд байсан гэрчүүдийн мэдээснээр тэд эхрүүдийг хүчтэй хоосон хий харуулдаг үйлчилгээтэй мансууруулах бодис хэрэгэлсэн гэдэгт бат итгэлтэй байсан байна. Эмнэлэгт очиод урсуулад хагалгаа их шаардлагатай байсан бөгөөд харин Сабинад ямар ч гэмтэл илрүүлээгүй тул түүнийг эмнэлгээс цагдаагийн газар шилжүүлжээ. Хурдны зам дагуу болсон хэрэг богино хугацаанд нэлээд газар авсан байсан тул түүнийг эмнэлгээс хүлээн авах цагдаа нар жинхэнэ мангас харна гэж бодсон ч турха дараахан төрхтэй эмэгтэй тун тайван гарч ирсэнд тэд гайхан түүнийг давлахаж болсон байна. Цагдаагийн хэсэгт ч гэсэн Сабина тун ийдэг байсан ба тэр инээмсэглэж зарим үед цагдаа нартай хошигнож байсан нь хэдхэн цагийн өмнө зам дээр болсон явдалд хамааралгүй шиг санагдаж эхлэв. Болсон хэргийн талаар цагдаа нарыг асуухад тэр нэг бол огт дуурахгүй эсвэл юу ч санахгүй байна гэж хариулж байсан бөгөөд тэр ихчдэг яах гэж Англид ирснээр ямар хэрэгээр Лондон явж байснаас тайлбарлаж чадахгүй байлаа. Хамгийн хачирхалтай нь эхрүүдийн цусны шинжилгээгээр ямар ч мансууруулах төрлийн бодис юм уу цогтууруулах ундааны зүйлс олдоггүй бөгөөд тэд өмнө сэтгцэн эмнэлгийн ямар ч хэлбэрийн асуудалд орсон түүх байхгүй байлаа. Цагдаа нар Сабинагийн нөхөртэй холбогдсон ч тэр огт эхнэрийнхээ хаана байгааг мэдээгүй бөгөөд эхнэр нь асуудалд орсон гэдэг мэдээгч үл тоосон байна. 5 дугаар сарын 19-ний өглөө Сабинагийн хэрэгээр шүүх хурал болж түүнийг сэтгцэн хувьд цоо ирүүл гэж үздсэн бөгөөд тэр өөрөө ч цагдаагийн алба хаагчдын биед халдсан болон эмх замраагүй байдал үүсгэж ослын нөхцөл байдал үүсгэсэн хэрэгүүдэд хүлээн зөвшөөрч уучлал хүссэн байна. Шүүгч түүнийг нэг өдрийн хугацаанд баривчлах шийдвэр гаргасан бөгөөд тэр анх үрдсэн саатуулгахдаа нэг өдөр хоригдсон учраас түүнийг шүүх хурлын дараа сулжээ. Хэсэг зуурын галзуурал болж тэр эмэгтэй амиа хорлохоор улаар нь дэмцэж байсан нь ахин давтагдахгүй гэж итгэн түүнийг суллсан маш том алдаа болсон юм. Сабина суллагдсан даруйда гэртээ нөхөр хүүхдүүдээр очихын оронд Лондонгийн годмаар тэнэж нэгэн цэцэрлэгт хүрээлэн зугаалж явсан 2 хүнтэй таарч яриа өдөнд танилцсан байна. Тэд бол 54 настай Глен Холлинсхэд болон түүний найз Питер Маллой байсан юм. Сабина ярихдаа эхрийгээ хайж байгаа. Ямар нэгэн эмнэлэгт байгаагаас нь өөр зүйл мэдэхгүй ба түүнийг олдлоо хоноглох байр байхгүй талаар ярьсанд Глен Холлинсхэд түүнд туслахар шийдэж өөрийн гэрт урсан байна. Мөн түүнд эхрийг нь олоход туслана гэж хэлжээ. Төд удалгүй тэр гурав Глених рүү явсан бөгөөд тэдний шар арайг өгөн юм ярьж суусан ба Сабина үе үе сандарч байнга эхрийнхээ тухай ярьж байжээ. Цаг өнгөрөх тусам тэр 50 бос болж нэг босч нэг сууж байн цонхоор харахуй гудамж руу шагаах бөгөөд ямар нэгэн зүйлээс айж байлаа. Мөн тэрээр тамхиа гарган амандаа зууснаа тэр даруй гарган хайж магадгүй тамхинд хор шингээсэн байх гэж ярьжээ. Энэ бүгдэнд Питер таалагдхаа байж Гленийг гэрээс удалгүй явсан байна. Маргааш өглөө нь Глен Лондонгийн нэгэн эмнэлэгт ажилладаг өөрийн ах руугаа ярьсан бөгөөд Сабинагийн болон түүний эгчийн талаар ярьж урсуулаг олоход туслахыг хүсжээ. Тэр өдөр 19 цаг 40 минутын үед Глений хөрш хашаандаа машинаа угааж байхад нь Глен ирж хэдэн пакет цай хүссэн бөгөөд тэрээр цайгаа авч яваад тун удалгүй эргэж ирэхдээ хоолой тус газар шарахтай
цус алдсан ирээд тэр эмэгтэй намайг хутгалчихлаа гэж хэлээд унаад өгчээ. Энэ үеэр Гленний гэрийн ойролцоох хяналтын камерт Гленний гэрээс зугатааж буй Сабинагийн дүрс тод үлдсэн байна. Тэр зам дагуу гүүх бөгөөд гартаа том алах барин үе өөрийн толгой руу цохиж явсан тул замаар өнгөрч явсан жолооч түүнийг анзаарч болиулах гэж оролцсон ч энэ удаач гэсэн Сабинад хэвийн биш хурд хүч гарна халааснасаа том чулуу гаргаж ирээд жолоочийг цохиж амжижээ. Энэ үеэр түргэний машин ирж таарсан бөгөөд эмч сувлагчид түүнийг барих гэсэн боловч энэ тийм амар ажил биш байлаа. Сабина зүгтсаар 12 м өндөр автозамын огтлцол гүүрэн дээр гарсан бөгөөд гүүрний хашлах руу нэг харайн гараад бодогч үгүй доош үсэрсэн юм. Гэвч энэ удаач гэсэн Сабина амьд байсан бөгөөд эмнэлэгт ирэх үедээ эргээд тайван болсон байна. Тэрнийг бол үнэхээр болсон зүйлийг санахгүй байсан. Эсвэл маш сайн жүжиглэж байгаагаас гарцаагүй байлаа. Бол 2008 оны 6 дугаар сарын 6-ны өдөр түүний шүүх хурлын эхний сонсгол болсон бөгөөд түүний хэргийн сэтэл огт ойлгомжгүй, онцгмит байсан юм. Хэдийгээр сэтгэл зүйч эмч нар түүнийг яг энэ үед зүгээр гэж онцлсон ч хэрэг үлдэж байх үедээ сэтгцэн хэвэн биш байсан гэж дүгнсэн байна. 2009 оны намар Британий шүүх Сабина Эриксон Глен Холлинсхедийн үхэлд буруутай тооцсон ч золгүй байдлаар түүнийг хөнөөсөн гэж үзсэн байна. Сабина тухайн үеийн явдлаа огт санахгүй байгаа ч гэсэн гэм бурууга хүлээн зөвшөөрсөн. Тэрээр энэ хэргийг шүүсэн шүүгч би хэдий олон жил ажилласан ч энэ бол миний амьдралын хамгийн хэцүү хэрэг байлаа гэж хожим дурссан юм. Эхрүүттэй тохиолдсон явдлыг хоёрын солиорл гэдэг сэтгцэн эмгэг гэж үздсэн бөгөөд энэ нь маш ховор тохиолддог ба нэг хүний толгойд төрсэн бодол дэргэд байгаа хүнд нь яг вирус шиг дамжин халдварладаг гэж үздсэн бөгөөд байнга хий хоосон төгшөр мэдрэх, хий юм үзэх, сонсох зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Энэ өвчин 2-3 хоног үргэлжилдэг ба дараа нь бол мөргүй алга болдог гэсэн юм. Эцэст нь Сабина Эрикснийг ердөө 5 жилийн хорих ялар шийдгсэн бөгөөд сэтгцэн эмгэг гол туссан хүн нь урсуулаа. Харин Сабинад халдварлаж, хий юм харж, сонсож энэ хэрэгээ өөрийгөө хянах чадваргүйгээр үйлдсэн гэж үзсэн байна. 2009 оны 9-р сард Сабинаг эмэгтэйчүүдийн хорих анги руу шилжүүлсэн ба 439 өдөр л хоригдсон юм. Шоронд байх хугацаанд тэрээр сэтгцэд огт эмгэг илрээгүй бөгөөд үлгэр жишээ байсан тул хугацаанаас нь өмнө солсон байна. Урсуулагийн хувьд хагалгаа нь амжилттай болж дараа нь 3 сар сэтгцэн эмнэлэгт твдээд үүний дараагаар Америк руу буцжээ. Сонирхолтой нь эхрүүдийн ах дараа нь мэдгэдэхдээ эхрүүд энэ үед солиороогүй. Үнэхээр тэд хэн нэгэн бодит аюулаас айхтаа ийм үйлдэл хийсэн. Магадгүй хэн нэгэнд баригдаж тамлуулахгүй гэсэндээ амиа хорлохыг илүүд үтсэн гэжээ. Гэвч түүний үгсийг нотлохыг хэн ч олж чадаагүй бөгөөд өдий хүртэл Сабина болон Урсула Эриксний хэсэг зургийн солиорлын шалтгааны хариулт үгүй хэвээр байна.